Ертөнцийн цохол үйдээ салбар үйдээ За тэгээ өнөөдөр Баян хонгор аймагтаа ирээд ингээд өөр хангаад хамгийн түрүүнд тэгээ өөр хангаа сүсгтэн олонтой уулзаж сумдугнаар нь орж бас сайхан эмдэг байгуулсан байна сүм хийдэн тэргээр орж ингээд цааны сайхан юм үзэж явна. Дараагаар нь одоо Говьалтай аймагт татсан бас сүсгтэн олон дээрээ хийгээд ингээд ховд ороод ховдын Баатар уулыг дахиад ингээд бас сүсгтэн олон дээрээ хийгээд сумдугнаар нараад ингээд одоо явж байна да. Энэ Монгол орн бол жигтэйг сайхан болжээ. Эрхчлөөтэй өөрийн гэсэн эрхчлөөтэй болно гэдэг хичнээн сайхан юм бэ гэдэг одоо биднүүд байн бодож сэтгэж явах хэрэгтэй. Одоо 1970 онд би лам болчоод тэгээд одоо лам хувцастайгаа энэ Баян хонгорт гэж багштай мөрөх гэдэг ирсэн чинь онгоцны бодол дээрээс буцгээд өгөөл хашчаан бинжих хүмүүс өгөө бол лам дээлтэй нөлөөлж гин тийм учраас явуулахгүй гэж 1970 он тийм хатаа байлаа шашин. Тэгээ онгоцны бодол дээрээс буцаж ийсэн. Ингээ годомжиндээ лам дээлтэй явж болдгоо. Тэгээд одоо гандангаас өөр газарт шашин намын үйл явуулж болохгүй. Би хэл сэтгэл гурав гэдэг эрхчлөө гэдэг чинь юу хэлдэг гэхээр би хэл сэтгэл гурав чөлөөтэй байж ээж өөрийн эрхтэй байж ээж эрхчлөөдөө тэгээд тэр үед бол амаараа хамаагүй юм ярьж болохгүй шашин соёл одоо уламжлал түүх Чингис хаан ч байт юм уу хуулаач байт юм одоо огд монгдын тухай юу ч ярьж болохгүй би ярээ сүм хийдэд очиж иргэлж мөргөж болохгүй нэг иймэрхүү маягтай тэгээд сэтгэл дотор хүний сэтгэлийг харж чаддаг учраас хянж чаддаг сэтгэл байдгийг тэгээд бидний эцэг өвгүүд сүсгэлж биширч залуу үеийн ажил хийдэг улсууд нь ээж аав өвөө эмээнэрээ мөнгө өгөө тэгээд андаа хийдэд нууц хараачд ном уншуулдаг өөр нэрээр ном уншуулдаг юм байсан. Тэр ийм одоо хүнд хатуу нөхцөлтэй сэтгэл эрхчлөө гэдгийг амтлах энэ үе бол 90 оноос хойш болжээ. Сайхан нэгэн гэхдээ бид нэг юмыг бодох хэрэгтэй эрхчлөө гэдэг хэтрүүлж бодож болохгүй. Эрхчлөө гэдэг бол тодорхой хэмжээний хоорондын одоо харьцаан дээр үүсдэг. Америкийн эрхчлөө Америкта тэр хүмүүсүүдийн амьдрал авах нөхцөл тэгээ гэр бүлийн зохион байгуулалт элдвэнгээс болоод эрхчлөө газар ондоо байдаг. Монголд бол бас одоо нөөцийн соёлтой эртнээсээ соёлтой гэр бүлийн соёл гэж байна. Тэгээд тэр одоо гэр бүлдээ байх ёс журам гэж байна. Тэрний дагуу тэгж одоо түүнээс биш одоо яг баруун нээлтээр эрхчлөөднүүдийг гэрт хэрэгжүүлэх гээд ингээд эхлүүл одоо эрхтэйчүүд айгүй бол хогоо харчиж чадахгүй шууд байгаа өнөөдөр. Тэгэхээр тэр нэг биеийнхаа чаддаг юмыг харилцсан хийгээд хүнд хүчрээд та эрхтэйчүүд нь хийгээд мал сүргэндээ явдаг, аян жинд явдаг, цэрэг цуухад явдаг, гэрийн эмэгтэй хүн сайцуугаа одоо авч өрөөхтэй хамгийн гэр орноо авч явдаг ч байт юм ажлын хуваарин дээр явагдаж ирсэн. Тийм үед бол их эрхчлөөтэй болдог. Юм бол хууль баримтлаад ингээд эхлэх юм бол одоо эрхчлөө гэдэг сүулдэ дөнгө болж босч иргэдэг. Туж тэрнийг шахаж шаардаад тэрний биелэгдэхгүй болохоор тарчлаад тэгээ хууль төрсөнгөө шүүх сэргийлэхээр явах болдог. Нэг юм энэ хууль гэдэг эрхчлөө тэгшэрхийн зарчим гэдэг яг хэрэгжээд ирээд эрхтэй газрыг тэгээд уламжлал бол тогтоод тэгээ ёс саншил болчихтой газрыг хүнд зовлонгүй болж эхэлдэг. Тэр анхлах хуулийнхаа үед бол түүнийг зовоогоод тэр нэг зөрчиж जैन ингэж जैन тэгж जैन гээд би эндээ өөгөөд байдаг нэг иймэрхүү юм байдаг. Тэгэхээр бурхны шишинд бол энэ бүгдийг хүлээн зөвшөөрөөд таавд бурхан багшийн хянан үзсэн. Тэгээд тэр бурхан багшийн хянан дээр хитэн чухал юм байгаас хүн төрлөختө 2000 жилийн турш явж ээж тэр одоо манукорт боол эднүүдийн үе одоо баячуудаа тэр боолчилдаг барьдаг. Тэгээд толгойг нь хөгжүүлэхэд тулд энэ толгойд нь нойтон арс өглаад
тархийг хөгжүүлэхгүй жижигхэн байлиг. Тэгээ хатаачдаг. Тэр нь ингээд хатах тусмаа олон баригдаад талгойны хөгжил байхгүй. Биеинд нь идэх юм савьж их бялдар суулгаж ажил хөдөлмөр хийлэгдэг юм болгож ясан нэг үе байна. Тэгээ наашаа яваад кастаар ялгадаг язгуураар доод язгуур, тим язгуур, ийм хаан язгуур гэдэг одоо ингээд Бярманы язгуур гэдэг ялгаж ясан үе бий. Тэр үед бол тэр одоо доод язгуурын хүнтэй хамт нэг дор тэрний гიშгсэн газар гიშгэж явж болдгоо. Тэрний уусан уснаас сууж болдгоо. Тэгээ муу язгуурын хөнгөд одоо тэрний гар хөлөнд нь үрэх юм бол гойлгочин болно гэсэн иймэрхүү маяг юм байж шүү дээ. Тэгээд энэ хүн төрлөختний нэг хөгжсөөр 21-р зуунд хэн ч шалгаа байхгүй. Бүгдээрээ хүн гэдэг талаас нь эрхчлөө талаас нь гэж баталж өгсөн бол Бурхан багш 2500 жилийн өмнө энэ үнийг одоо сургасан байна шүү дээ. Тэр хянуун дээр гарч байгаа үстэй. Тэр доод язгуурын хүн би лам болж болохгүй. Би доод язгуурын хүн шүү дээ. Та миний гаранд битгий хүргэсэн. Чи яг л хүний ижил хүн бүх хүний ижил чи тэг одоо улаах юм бол төгсгийгээр л чүлж болно. Боловсрал, соёл, мэдлэг бүгдийг авч чадах ийм бүрэн төгс хүн чигээд ингээ гаранд нь хүрээд бүр лам болж төгсгийгээр зорихыг хүлээн зөвшөөрч байгаа юм. Ийм байгаа. Гэхдээ бид ийм энерги нэгүүлсэлтэй тэгшэрх хин зарчмыг баримталдаг эрхчлөө гэдгийг зөв сайхнаар нь ойлгодог иймэрхүү маягийн одоо шашин шүтэж биширч байгаа. Ийм учиртай шүү. Ингээд 1900 одоо 37 оноос хойших үе 90 оны үеийг бодоод урд талд нь явж исэн манжийн үеэд нүдэнэ бодоод ингээд үзэх хэрэгтэй байгаа. Биднуудын оюун тарих яагаад ингээд хүлэгдээд байна вэ? Нэг үеийн үжил суртлын хүлээсэнд байсан бол одоо бас нэг эрхчлөө янз бүрийн юмнуудаа ингээд хүлэгдээд байгаа нэг юм шинж байгаа. Тийм учраас маш чөлөөтэйгээр бодож сэтгэн бодох. Одоо өнөөдөр ингээд Twitter, Facebook, Clubhouse эднүүдийг үзэхдээ зэрэг дандаа л нэг тийм бие биений гамуулсан. Тэгээд хачин мухай юм бичиж байгаа. Тийм л юм одоо нохоогоо харан дууддаг, үр хүүхдийн доромжилдаг, аав ээжийн доромжилдаг, нэг хүнд муудахлаар энэ бол эрхчлөө биш юм да, тийм ээ. Энэ бол боловсон ч бас биш юм. Тийм учраас энэ талаас нь бол айдуу зөөлөн байх. Энэ одоо зөв учрыг олохын талаас нь одоо Бурхны шин номлодог. Яг гэвэл хоёр юмыг бид нь Бурхны шинд маш чухал үздэг. Нэгдүгээр ёс зүй. Ёс зүй гэдэг одоо энэ эрх хэрэгчлөө тэгээ биенийгээ хайрлах, энерги нэгүсэх, аав ээжигээ хайрлах, ахын дүүсээ хайрлах, эх орноо хайрлах. Энэ хайр гэдэг энэ байгаль дэлхий гэх хүртэл хайрлах ордог. Энийг хайрлахгүй энэ байгаль дэлхий хайрлахгүй бол бид энэ дээр сайхан амьдрна гэж байж болохгүй. Одоо жишээлбэл энэ алт малцыг хугаадаг барьдаг муухай химийн хорнуудыг цацаад тэгээд тэн дээр одоо хэдэн мянган сая доллар өгөөд за сайхан амьдраарай гэдэг яагаад бүтэхгүй шүү дээ. Тэгэхээр бидний орчин байгаа дэлхий, бидний орчин байгаа энэ хот, Баян хонгор хот. Тэгээд энэ одоо бидний орчин байгаа гэр харвин цэвэр байхгүй бол тэр дотоод нь эрүүл байна гэж байдаг. Бозор одооныхоор бол бактери эзлүүлээд өвчин зовлон болоод ингээд ийм юм байгаа. Тийм учраас энэ байгаль дэлхийг хайрлах. Тэр хайр гэдэг бол маш олон сэдвтэй. Ганцхан хайр дуртай хайр биш шүү. Одоо энэ сүүлийн үед ингээд барууны юм ирээд ингээд хайр гэхдээ зөв ганцхан хайр дуртай хайр чих гээд байна. Тэгээ энэ ч бол маш олон төрлийн агаа хайрлахаар, ээжийг хайрлах, байгалыг хайрлахаар, ус булаг шандан хайрлахаар маш олон бий. Тэгээ Бурхны шинд бол жоохон томроод ирэх юм бол эхлээ явж байгаад эхийг хайрлахаар гэдгийг хамгийн өндөр тавьж үзээд энгийн үедээ тэгээ тэрний хөтө Симжан тамжид марш яваа. Их болсон 6 зүйлийн хамаагаар гэдгээр дамжуул хүнийг хайрладаг сэтгэс бол. Яагаад гэвэл төрөл хязгааргүй, сүнс хязгааргүй учраас нэг л өдөр миний ээж болж ясан байж магадгүй тэнд харагдж байгаа тэр. Энд харагдаж байгаа энэ. Тийм учраас их болж исэн бол энэ л цагт тэр л цагта миний төлөө байсан. Жижигхэн амьтад шоргоочноос гадаа арсан барцыг хүртэл ээж яаж хамгаалж, ээж нь яаж хамгаалж байгаа. Бид нэг ааз байна гинлээ ингээд арваагаад тэгээд зулцгаа гаргачаад нуруунд дээр тавьчихдаг. Тэгээд тэр нуруунд дээрээс нь махын нэдэд зулцг нь төлжиж өсөж. Тэгээ бие гүйцээд ирэхтэн зэрэг ээж нь өвхдөг. Тэгээд босод тэр өөгдүүд нь өөр тийш яваад таал тэжээд болдог. Тэгтлээ үрийн одоо
хайрладаг ийм хайр. Амьтанд хүртэл гайхамшиг байна. Хүнд хүртэл байна. Тэр энэ бол ээжийг хайрлах хайр. Тэгээд энэгээр дамжуулж хайрлах болдог. Сэмжаан тамжид Маршева хамаг амьтан их болж явсан байна шүү дээ гэж. Тэгээд Маршева дэн дамбаа гэдэг нь бол ачийн санаа. Нэгэн тийм ачтай юм бол суд шүрмсийн тосолж энэ гидсний одоо энэ булчин малчингуудыг хах татаж гидсэнд нь тэгдэ. Тэгээд хамаг юм одоо сүйдэлж ээж гарч ирсэн шүү дээ бид чинь. Тэгээд тэр эднүүдийн ачийн санах гэдэг бол дараагаар нь авдаг. Хэрвээ ээж байгаагүй бол бид яаж бүрэлдэх? Хэрвээ аав байгаагүй бол тэр ихийн умаа дотор удаан цагаан тосол ороод ингээ бүрдээ тогтоод тэн дотор сүнс оршоод тэгээд 7-7 хоногор хөөдөг. Тэгээд тэр чинь бол одоо ээжийн тэ судсаар албагдаад ээжийн идэж уусан юм болоод энэ тарих зүр сүүлийн үеийн шинжилгээ ухааны судалгаагаар бол энэ тарих зүр хамаг эрхтнээс нь тэр бодисыг авч тэр эрхтнүүд нь үүсэж байгаа маягтай юм ярьж байдаг шүү. Тэгэхээр бид аав ээжигээ тэгж холтолж ээж ингэж гарсан учраас хайрлахаас өөр аргагүй. Бусад хүмүүсүүдийг хайрлахаас өөр аргагүй. Ягаад гэвэл миний энэ дээл ингээл харахад энэ хятадын хятадын нэг тариач яаж байж хийсэн юм байгаа гэдэг зүдэрч ээж тийм ээ. Тэгээд одоо машин чийж ажиллаж гар хөдөө халталж ээж. Тэгээд тэрний нэг машин аваад яваад дэлгүүр тавь дэлгүүрээс Монгол хүн хөдөлж яваад наашин дэлгүүр тавчирч. Тэгэл ингээд хязгааргүй үзэх юм бол миний энэ байгаа энэ энтхийн давуу эднүүдийг үзэх юм бол нэгж би өөрөө хийсэн баг. Миний амьдрал энэ дулаан сайхан явж байгаа байр орон сууц бүгдээрээ бусдын эрхээр бүтсэн учраас бусдыг хайрлахаас арга байхгүй гэдэг тэр логик нь тэгж гардаг. Тийм учраас учир шалтгааны үүднээс ингээ бодоод ирэхдээ зэрэг бусдыг хайрлахаас аргагүй болдог нэг ийм зарчим байгаа. Тэгээд ачийн сандаг тэгээд дэн дамба дэн сова гэж ачийг хариулах юмсан гэж байна. Тийм ачтай юм болоод тэр ачийг хариулах юмсан. Эдгээр юм тэгээ хайрлаад ирэхдээ тэр бусд хүмүүсүүдийг хайрладаг жамб буюу асарлын сэтгэл гэдэг үүсдэг. Тэгээд үлэмж асарл болдог. Тэгээд нинж нэгүсэл болдог. Тэгэхээр асрал нэгүсэл гэдэг хоёр чинь бол одоо бидний Монгол үгэнд төсөвсөн үгнүүд бол асрал гэдэг нь болохтой зэрэг юу яаж байгаа юм гэхтэй зэрэг энэ хүн амгалантай байгаасаа энэ олон амьтан амгалантай байгаасаа гэж хайрлаж байгаа сэтгэл энэ асралын сэтгэл гэдэг. Зовлонгоос нь хагцсаах юмсан гэж бодож байгаа үлэмж хайрыг болохтой зэрэг нэгүсэл гэж хэлдэг. Тэгээд дээшээ явахдаа бодисодын сэтгэл гэх мэтлэнгээр ингээд дээшээ явдаг ийм учиртай юм байгаа. Тэгээд та хэд маань одоо тарих уншиж бясалгал хийдэг ийм улсууд юм байна. Тэгээд бясалгалыг хийнэ гэдэг бас одоо гэгэрэл зорж байгаа эрүүл ингээд сарвал сайхан байх. 5 зүйлийн юм манай ард түмэн бодож ирсэн юм шүү дээ. Хамгийн түрүүнд одоо урт нас. Тэр урт наслахад бол яа харахгүй л одоо би хэл сэтгэл гурвын үйл ордгийн та. Тэгээ биеэр хийлж байгаа үйл зөв байх ёстой. Тэгж чадах юм бол одоо зөв тийш явдаг. Жишээлх юм бол одоо энэ тарих мархийн дууга бодис биднүүдийн биеийн дууга бодис эднүүд янз бүрийн эдэс элдэнгийн нууч нь бол сэтгэлээс хамаардаг гэдэг байна шүү дээ. Жишээлх юм бол одоо дандаа уурж бачимдаж байдаг хүн янз бүрийн тийм сэтгэлийн нейросайенс гэдэг сүүлийн үеийн тархины судал гарсан. Тэгээд эднүүд ингэ задгаж байгаад үзэхэд бол тэр ууралд авчиж байгаа үед их хортой бодиснууд ялгарч тэгээ өвчин болж байгаа ийм шинжнүүд байна. Жигтэйхэн сайхан хайр, энерги, нэгүүлсэл хүнийг хайрлаж байгаа тийм юм бодож байгаа үед шал ондоо биений эрхтэнний дархлааг сайжруулдаг, өвчин зовлонгүй болгодог тийм бодисууд ялгарч байгаа жишээтэй. Тийм учраас бодисны талаас бидний биений бүтцний талаас бодлоод үзсэн сэтгэлийн талаас болоод үзсэн бурхны шинээр талаад тэгээ аль нь энэ талаас бодж үзэхэд ерөөсөө энэ одоо бие хэл сэтгэл гурвын үйл гэдэг зөв байхаас арга байхгүй. Тэгээ бурхан багш хамгийн энгийнээр бидэнд хэлсэн энэ юу гэдэг 10 хар нүглэл байгаа. 10 хар нүглийг хоцрогдсон гэж бодоод ямар ч хэрэг байхгүй. Ягаад гэвэл нүгэл гэдгийг хийхдээ зэрэг бидний жаргал байхгүй болоод зовлонд очдөг юмыг л нүгэл гэсэн. Шаван хаан гэж бурхан багшаас хойш 400 жил дээр амьдарч байсан мундаг том эрдэмтэн гэсэн. Тэр эрх чөлөө олох цагтаа чи инхэрлэн бариарай. Жишээлх юм бол чөлөө уучралт эрдэн түүнийг олцсон байд. Жигтэйх бурхан
хотгийгч болж болох, юу ч болж чадах юм сайхан бий болцсон. Энэ үнийгээ чи хайрлж ингэрж эрхчлөөгөө өөрөө хамгаалж явахгүй бол зовлонгийн их хайлт ойчин шүү гэж ингэж хэлсэн байдаг. Тэгэхээр бидний байгаа тансаг сайхан эрхчлөө болгон чинь юу юм бэ гэхдээ зэрэг 10 цагаан бай. Энэ зовлон болоод байгаа чинь бол 10 харин нүгдэл байгаа. Өөр юу ч биш. Тэгээ энэ үнийг бие хэл сэтгэл гурав гэдэг. Хүн гэдэг ойлголтыг тавчаар авч үзэх юм бол бие хэл сэтгэл гурвын ойлголт. Тэгэхээр биеийн хөдөлгөөний одоо 10 хар нүгд рүү хулгай хий, алах ядах, гэр бүлээсээ гадуур буруу хурцаа дэлгэн тэргүүтэй янз бүрийн энэ дандаа бидний эрхчлөлийг алга болгодог гэдэг юм. Хүн алхтаа зэрэг сэргийлэх болж байгаа шамд хэллээ. Тэгээд одоо өр хүүхэд хамаатан садан ах トゥ гэр бүл нь доромжлуулдаг, дээрлэхүүлдэг, цалин цамх багасдаг. Тэгээд амьдрал нь уруудаа явчихдаг. Өөрөө шорон дотор дөрвөн хааны дунд байнгын гэрэлтэй орчинд тэр чи унтраачих юм бол амин насаа хорлож байгаа гэдэг одоо байнгын гэрэлтэй байна гэнтэй шорон. Тийм юм тарчил зовж байгаа эднүүд ч бол биений үйл нүглийг л хийлээ бол минь надад байсан тэр одоо эрхчлөө хянуу ши үзэх гэр бүлтэйгээ цаахан хоож идээд гангар хийгээд авгаатайгаа сайхан наргиж явах тэр бүгд алдагдж байгаа. Тийм учраас энэ биеэр хийдэг үйл гэдэг ерөөсөө бидний жаргал зовлонгийн шалтгааныг шийддэг юм. Бурхан маш айлцсан шүү. Дагнитагийн гоён чи өөрийнхөө аварч шүү гэж. Тэгэхээр өөрийнхөө биеийг захирч зөв тийш нь явуулах, зөв сайхан байх. Ядахтаа биеэр хийдэг тэр гурваас гадна тэгээд гэр бүлээ дарамтлаа мох харж чаад хачин өгөхлээ ингээд л ихтэй гэр бүл тэр чигтээ жаргалгүй болоо. Зодод нүдээд ихтгэх юм бол нэг 2 сар 3 сар тишээд 3 дахь сараас ихтэй үзэлцдэг болоод ингээд эхэлдэг. Тэгэхээр биений нүгэл гэдэг бол бидний эрхчлөлийг алга болгодог, зовлон доногдог юм байна. Хэлний эрхчлөө гэдгний үгтэй зэрэг хов хэлэхгүй байх. Хүнийг загинж дарамжлахгүй байх. Тэгээд одоо агчил цэг зүв ширүүн үг хэлэхгүй байх. Зүв мараа худлаа ярихгүй байх эднүүд ордог. Тэгээд тэрний хийхтэй зэрэг явах үгтэй зэрэг нийгэм дотор миний эргэн тойронд байгаа дандаа тэрнийг худлаа яриа, дэлдүнгийн болоод өөрийнхөө мундаг хүн болох гээд дэлдүнгийн яриад өгөөл хүнийг дарамждаал хаваацдаг. Ингээд ирэхлээр нийгэм надаас холддог, гэр бүл холддог шин. Дандаа худлаа шааж идэг. Тэгэд ингээд дургуун хүрээд. Тэгэхээр энэ сайхан ард түмний дунд энд одоо жигтэйхэн сайхан бусдаар хүрээлүүлээд жаргалтай сайхан эвтэй зүйтэй амьдрах тэр бидний эв зүй хоорондын эв найрамдал ингээ хамтдаа ажил хийгээд энэ баян хонгор улс орноо хөгжүүлэх ийм алдчихдаг. Дандаа салж яадаг. Ялангуяа хов болоод хов одоо мэдлэггүйгээр худлаа гүжирж байгаа хов өднөд ерөөсөө нийгмийг салгаад дуусна. Тэргээр тэр зоргоороо нийгэм эвцэж өгөхгүй болохоор зэрэг хамтарч ажиллаж хийдэг юм. Хамтарч ажиллахгүй болохоор хөгжиж байхгүй болчихдог. Тэгээд ингээд зовлон тундаг ийм л. Тэгээ хэлээр хийдэг. Сэтгэлээр хийдэг нь харлах сэтгэл, хомхой сэтгэл, буруу үзэл гэдэг 4 зүйтэй юм байна. 3 зүйтэй. Тэгэхээр тэр хомхой сэтгэл гэдэг чи бас нэг тодорхойлолтой шүү. Юуг өөртөө байхгүй танс гэдэл мөнгө төгрөгийг буруу замаар, болтер замаар авах гэж байгаа тэр сэтгэлийн хомхой. Зүгээр сайхан ажил хийдэг бүр нэг стан язгансан нэг тийм сайхан хүн сайхан үйлдвэр завод байгуулад хэдэн зуун ажилчин ажиллуулад тэр аргт нөгөө өчнөө хүнтэй хамт тижээгээд мөнгө цаасын нөгөө ирээдүйн тэтгэвэр төлөх мөнгө зөнгөд өгөөд ингээ байж байгааг бас яг одоо хамхаа сэтгэл зовлонтой шүү дээ тийм яг тэгвэл өчнөө хүнд тус болж байгаа тийм юмнууд байна. Тэгээд энэ нэг бурхны шишний ном бол дандаа шалгаж үдэг шалгууртай жишээлх юм бол тэр үйлүүдийг зөвөө буруу юу гэдгийг шалгаж үздэг. Ингээд самба гэж сэтгэл нь ямар байж вэ? Самба тэгээд гүнлэн буюу энэ одоо сэтэл нь юу байж вэ? Бодит үеийн ямар байж, төгсгөл нь ямар шүү маягийн үр дүнтэй байж үү гэдэг. 4 аргаар шинжээд үзээд тэр одоо буруу тийш явж зөв тийш явдаг гэдээс шалгадаг шүү дээ. Тэгээд энэ 3 үйлнийг хамгийн сайн цэвэрлэдэг юм нь үгүй энэ 3 үйлний хамгийн сайн удирдагч нь юу гэдэг сэтгэл байхгүй. Сэтгэл. Тэгэхээр сэтгэлийг засчихтай тэр бие хэл хоёр намжаад ирдэг.
Өнөөгийн бидний нийгэмд юу дутуу байна вэ гэхдээ мэдлэг бол дутхгүй байна. Мэдлэг бол чухал улс орны хөгжих, гэр орон хөгжих. Тэр мэдлэг эрхлээд иргэл одоо эдийн засаг мэдээллийн зөв удирд нь барин ажил явдлаа зөв хийн, үйлдвэр завод бизнес ч гэсэн нэг зөв юм хийдэг болно. Мэдлэг бол гарцаагүй хэрэгтэй. Мэдлэгийг Монгол улс олгож чадж гэнэ үү, чадж байна. Өчнөө банкер гаргаж байна, эдийн засагт нэрв нэгтлэн бүгдийг хуульч муулж. Одоо юу дутаад байна вэ гэхээр зэрэг ёс зүй. Гэхдээ зэрэг энэ хоёрыг л манай монголчууд хослуулдаг байсан юм л да. Одоо энэ нэг хичнээн 100 жилээр би одоо энийг одоо бодохын тулд мэгзэм гэдэг ном уншиж байна. Мегмедзев Эрдэнэ жаргал тэр энэ нэрэл нэгүүлсэл хайр одоо бүгд ёс зүйн тал нь байна. Нөгөөх мандшур гэдэг нь Дэмичми Бамбожинбиен гэдэг нь мэдлэг байгаа юм. Оюун ухааны бурхан мэдлэг. Энэ хоёр хосолж сая хүмүүнлэг хүн болдог. Тэгэхээр манай Монголын үндсэн хууль чинь хүмүүнлэг иргэний ардчилсан нэгэн байгууллага. Тэгэхээр нэгийг хайж чадгаа тэр ёс зүй гэдгийг хайж чад тэр эрхчлөөгөө сайн ойлгуулаагүй. Тийм учраас ёс зүйг загнадаг тал нараа ихсчээ. Тэр мэдлэг нь бол өсөд байдаг. Тийм учраас бол банк санхүү элдэн юмд байж байгаа мөнгө цаасыг өчнөө ард түмэд хэрэг болох тийм юм одоо идэж угаад ингээд байгаа юм талга. Тийм учраас одоо бид ёс зүй. Тэгээд Мегмедзев Эрдэнэ жаргал Дэмичми Бамбожин дүдүммали жамдсан үед ганжин юу лээ Мегмедзев Эрдэнэ жаргал Дэмичми Бамбожин дүдүммали жамдсан. Тэр чагнаад орж буюу очирван нурхан гэдэг чи юу вэ гэдэг зэрэг баргалж одооныхаар инновац шүү дээ. Яг л тэр мэдлэгийг хөдөлмөр болгож бусдад ашигтай болохгүй бол тэр тэгэл хүнтэй хамт өгчдөг. Тэр их сайхан ёс зүйг хэрэглэхгүй зүгээр мэдсэн мөртлөнгөө тэр хажуудлахаа гэр бүл хамаатан сад өр хөвгтэй гаргахгүй бол тэр үнтэйгээ л өгч шүү дээ. Тийм учраас тэрнийг үйл ажиллагаа болгож бусдад тустай болгож байгаа тэр нь хүч энерги юм байна. Тэгэхээр очирван бурхан бол хүчний бурхан. Ингээд энэ гурвыг Мегмедзев Эрдэнэ жаргал Дэмичми Бамбожин дүдүммали жимсэн ганжин хавьцууд нь нусан. Тэгээ хамгийн сүүлд энэ гурвыг яг сайхан тохируулаад хүнд нь сургалт явуулаад ингээд мэдлэг боловсрал, ёс зүй тэрнийгээ ажил болгодог энийг авчирч өгсөн Богдзонкова гэдэг ламд мөргөж байгаа ийм багштаа мөргөж байгаа ийм дөрвөн шүлэг шүү дээ. Тэгээ таанууд бол дархийг л одоо болд юм байна. Тэгээ энэ дээр бол сайхан бяцлаглаа сайхан хийгээд энэ хооронд одоо энэ чи юхтэй зэрэг гендергүй бас эмэгтэйчүүд болтой байдаг. Энэ бурхны чинь гендер байдаг гэсэн шүү. Яг гэх юм бол эмэгтэй хүн ч бурхан болдог гэж байна. Яг бол хин нэгний хавирга биш. Эмэгтэй хүн. Босод систем байна. Эрэгтэй хүний хавиргаар хийсэн юм байна. Тийм юм биш шүү. Эрэгтэй эмэгтэй хүн хоёр биений талаас жоох ялгаатай болохоос сэтгэлийн талаас төгсгөөр ямар ч юм төрж болох одоо яг тийм төгсгөөр төрж болох оюун ухаан төвлөлтөр биетэй тийм гэж ингэж үздэг. Тийм учраас бол тэр цагаан дарих, ногоон дарих гээд эмэгтэй барахад эмэгтэй төгсгөөр л байгаа гэдэг илтгэдэг юм. Тэгээ бяцлал хийхэд бол нэг одоо огт ажиллаа хийх гэсэн үг биш те. Ерөөсө лам нар эднүүдийн одоо ламрымд сайхан заацсан биш. Дамбарныхан жадарж ялаа өсөн төгжиний нам ба. Эхлээд гэр орноо сайхан цэвэрлэн бяцлал хийх гэж байгаа хүн. Дамбарныхан жадарж ялаа сайхаарч бариад ингээд цэвэр нахан жадарж ялаа өсөн төгжиний нам ба. Тэгээд бяцлах урхны эднүүдээ ингээд дэлгээд бурхан таглуудаа сайхан жигдэл тавиад ингээд эхлэний бэлтгэл тэр дамбарныхан жадарж ялаа өс. Нийв чадвар юмж годод зэвэрсэн ба. Хоёрдугаарт нь ингээд таглуудаа өрөөд өнөө далаан тахил биш арган байдаг хүмүүсэд өөртөө байгаа. Тэр таглуудаа сайхан бэлтчихнэ. Чадвар юмж годод сүмб дандавала лөө намнан гэж чөндөнд хажин жамцсан жүдэн дүнээс жаваа гэж. Гуравдугаарт нь яг хөөхтэй зэрэг нэг жоохон артаад нь өндөрдөө эвтэйхэн айтайхан суудал дээр суудаг. Тэгээд удаан суухад бол бас асын дөмөндөн дорн батмахтай хөдөлгөөнгөө тийм юм хийд юм а. Зүгээр тэгээд одоо тэр суудал модлаа сайхан засаад тэгээд лүй намнан гэж чойнд ингэж намнан борхны одоо 8 суудал гэж үүтэй тэргээр сууна гэж байгаа юм. Тэгээд тэрний үхтэй зэрэг одоо
очир юм уу, бүтэн юм уу, хагас очир зовлон гагаас. Энэ ядаргаагүй гэдэг нь лээ. Нуруу мурууны өвчин тусдгүй. Их маш сайн. Тэгээд ингээд хагас юм уу, бүтэн зовлон гагаас миг назар баба гэдэг. Бидний үзүүр чарлба боёо тэр гадна талын өөр шишний бясалгал бол нүдэ андаг. Манайх бол нүдэ хардаг. Харахтаа бол миг назар баба гэж хамрын үзүүрийн чигт ингэ тавина гэж байгаа юм. Миг назар баба. Тэгээ сооч аран багшаа өгөө гэж шүд ороод эднүүд ингээд сул тавина гэж юм. Тэгээ жилээ жүнсдэг өгөө гэж тэрний таглааны нэг бүндгэр байна да. Тэр бүндгэрийн тэр рүү ингээд арай найрлуулгаар хэдэ дээш нь жоохон гүгээлгээ тавина гэж байгаа. Тэгээд лүү дамбарсаран гэж энэ нурууны энэ юг нурууг сүм бүтцсэн юм шиг ингээд тэгшхэн агуул гэж. Тэгээд одоо бясалгал баруун гараа зүү тадайхан гардаг үртэйд хоёр эрхээ ураа нийлүүлээд ингээд хүйсний дөрвөн хүрээтэй тавина. Ингээд нэг 7 янзын судал байдаг. Тэрэн дээрээс өгжин үеийн нэг янз ингэж амьсгааны тагслал эхэлж хийдэг. Тэр бясалгалыг юм заавал амьсгааны ягаад биднүүдийн ухаан тараад болсон. Тэндж хогийн шүрүүдэд өчигдөр хогийн шүр чигтэх болцсоос захардгийн билүүч гэдэг юм ингээд бодож яадаг лээ. Бүр чөлөө байхгүй. Тэгэхээр нөгөөдхий чинь тогтоох юм бол өгжин үеийн нэг янз ингэж сайхан хийдэг. Тэгээд тэрний үгтэй зэрэг амьсгааны тасгал хийхдээ зэрэг тэр намдагын нэмбэр өгжин өг гэж одоо атгах сэтгэл янз бүрийн сэтгэл үүсгээд байгаад боддог олон янзын юм бий л дээ. Тэрэн дотроос намдагын нэмбэр өгжин өг тэр нэг одоо боддог ийм юм байна. Тэгээд ингээд энэ хамраараа сайхан ингээд дүүрэн сайхан татаад энэ хамраараа гаргана. Тэгэхдээ тэрнийг зоригдолтой юм уу зоригдлгүй хийж болно. Яг зөвхөн амьсгаагаа бодоод ингээд хийгээд байж болно. Цав цагаан бурхан багш урд талдаа ингээд цагаан дарих бурханыгаа үсээд насны ав шиг ингээ хайрлаж байгаа маягтай цагаан дарих бурханы тугаа зүрхэнд цав цагаан гэрэл хурж ирээд ингээ хамраар ороод тэгээд ингээ би мэлс гээд дүүрээд тэгээ энэгээр ингээ амьсгалаа гаргахад хар утааны маягтай бидэн дотор байж байгаа өвчин зовлон юу байгаа тэр муу зүйл нэ муу сэтгэл тэр би хэл сэтгэл дээр муу ингээ хар утааны дөрөлтөд гараад тавьчихж байгаа ч байт юм. Ингээд нэг 3 удаа татаа 3 удаа гараад 3 удаа татаа 3 удаа эсрэг талаар нь тэгээ хоёулаар ингээд татаад тэгээд 3 удаа хийгээд тэгээд сэтгэлээ чагнахтаа зэрэг гайгүй байж байвал тэгээд тарих руу гараад ингээд явах хантай ийм илэлтэй шив цогсон салдаа үүднэ тэгээд тэр тэднүүд нь бол ламдар цогсон салдаа үүдгээ цагаан дарих хурханыгаа сайхан тодорхой өмнгийн ах руугаад ингээд залаад бодсон ч болдог. Авсаг жингийн над дэв манд тэгээ бясалгаж хамгийн сүүлд нүгтэй зэрэг өнөө нүглийг арилгаж буйныг л хараах гэж байгаа. Тийм учраас саг жингийн над дэв манд итгэл мэтгэл уншаад тэгээд одоо дариха умар болоод дээр манд дарихаан ч биш тийм үү. Тэгээд мандлаа өргөөд бурхан тэгдэг тийм юм да. Иймэрхүү маягтай одоо бясалгалыг багаас нь эхлүүлээд их рүү яваад ингээд тэгээд тарин эднүүдээ сайхан тодорхой хэлж тоолох эднүүд хэрэгтэй байна. Тарин гэдэг бол юу гэхтэй зэрэг авиа гэл ашиглаж байгаа л да. Ихсэг гүйгүүлэгчдүүдийн гарвал эднүүд тэр авианы гарвал хаавгаа тэднүүдийг ашиглаж байгаа. Жишээлбэл умманы эднүүд гэдэг умыг хэлгээд ам гэж байгаа ам гэсэн 3 үсэг байгаа юм. Тэгэхээр гэдэг бясалганы багш нар хэлдүүлж яадаг. Тэр нэлээд дороос гарч байна. Оожийнхан тэр дороос. Гэхдээ зэрэг энэ хүн дээр гэхдээ зэрэг энэ дээр тагж ирдэг. Тэгэхээр энэ нуруу дагсан мэдрэлийн судалснуудаараа чиж энэ таринуудыг хэлгээд энерги тогтоолт явагддаг. Тийм учраас орчуулга хэрэг байхгүй зүгээр цаа уншиж яднуудаа өгчүүд хэлдэг. Тиймэрхүү маягийн юм байна. Тэр цаанаасаа их шиг гүйгүүлэгчийн гарвалаар нь ингээд тогтоцсон тийм юмнууд байдаг. Тийм учраас таринаа сайхан чанга шиг тэгээд таваад бариад. Тэгээ тиймэрхүү маягтайгаар одоо яваад тэгээд завсраар нь сайхан бурханыхаа ламирын ложин гэднүүдээ уншаад сэтгэлээ зөөллөө. Тэгээ бусдад одоо манай гандан дээр бол ингээд сургалт явуулж байгаа сүсгтний холбоо болоод энэ бясалгалын улсууд ингээд цаашдаа улам мэрэгжээд тэгээ бусдад бас одоо лекц унших бурхны шинэ тухай тайлбарлаж ярих тэгээд ийм л болж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ буян нүглийн хаялгааг сайн мэдэх
Тэгээд дээрэс нь одоо энэ чинь ингээ шинэ дэвсэлгээ хамгийн түрүүнд багш садныг яагаад шүтгий. Тэгээд багшийг шүтдэг одоо их доромжилж яасан гэдэг хуучин коммунизмын үед адлаа шагаад байсан. Багш гэдэг хүн бол гайхамшигтай хүн. Тэр багш гэдгийг одоо зөв багш болох. Багшийн 12 эрдэм гэж байдаг. Тэр чинь нэг шал тэнийг имийг очиод би даа миний багш болооч гэж байгаагүй юм шүү дээ. Ном нь тийм юм. Энэ шинэ дэвбашива нэршива гэж шинэн гэдэг нь ёс зүйтэй, мэдлэгтэй. Тэгээд тэрнийг практик амьдралд хэрэгжилж чаддаг 3 суртахуун гэдэгтэй. Тэгээд марахава гэж өгүүлээч өөрийнхөө дотроо мэдсэн мэдлэгийг шавьда бүтгэн хүргэж чаддаг тийм мэдлэгтэй. Нинзева гэж асрал энергитэй. Өөрөө ярьж байгаа юм мэддэг. Шавьяасаа илүү эрдэм мэдлэгтэй байх хэрэгтэй гэж. Шавьяасаа дор мэдлэгтэй бол шавья уруудчихдаг. Тэгшхэн бол хөгжиж өгдөг. Шавьяас үлэмжийн илүү мэдлэгтэй хүнд шавардаг. Ингээд 10 янзын эрдэм байдгийн шүү. Өглөх тулдээд юм уу хүндлэлд ингээд нэг хөөхт ингээд жигтэй хүндлээд ирэхдээ зэрэг ганцхан тэр шавьд заадаг ч юм уу. Аав ээж нэг ажил туслаад ирэхдээ зэрэг тэрэнд л ганцхан туслаад эхлэх юм бол ерөөсө босож чавнэр бүгдээрээ тоохгүй болоод номоо үзэж чадхаа байдаг. Тийм учраас өргөл хүндэл дулдагдахгүйгээр багш ном заадаг байх. Иймэрхүү маягийн 10 бэлэг чанар луга төгөлдөр багшид шав ороод ном заалгах гэсэн. Түүнээс нэг мангарын дээр очиж одоо тэр хуучин сурталт нэвтрүүлэх шиг. Би тэрний яртлаар жоо бүдүүлэг өгүүлчихэд байна. Одлаа яриад гүтгээд байсан болох тэр дургу хөрдөг юм уу яадаг. Нэг иймэрхүү маягтай муудаа. Тэгээд та бүхэн одоо бяцлагаа сайхан эрчимтэй болгоод тэгээд нэмсэн богш тэр бяцлагаа эднүүд байна. Mindfulness эднүүд гэдэг дандаа бурхны шинэх шүү. Сүүлийн үед одоо ловсон хэм билээ. Лосалингийн нэг лам тэр эморын их сургууль эднүүд очиод Атлантад нэг би миний цаний лавдад байсан бидэнтэй нэг сургууль байсан. Тэднүүд очиж энэ бяцлагыг заасан. Тэгээд бяцлагыг заагаад тэгээд яг бурхны шинэ нэг жаахан шашинлаг тэр талын байхгүй болгоод тэгээд нийтээр ямар ч шашны хүн бяцлагдаг болгоод ингэж л одоо хийсэн шүү дээ. Mindfulness тийм бяцлаг. Одоо яг сургуульд сураад ирсэн нямсан бууднууд байна. Манай Мөнхбаатар ч гэсэн нэлээд сайн сурсан шүү. Гандар бас бяцлагад байсгаад явж байгаа. Тэр эднүүд жоохон дэвшил гаргаж тэнд суралцахад бас зүгээр байж мэдээ. Тэр mindfulness гэдэг нь одоо эднүүд бол мэдэндээ дамбан нэр шиг гэж үүдэг. Санамцрын дөрвөн ойр санамцрын юу гэж монголоор орчуулдаг те дамбан нэр шиг гэж. Дамба неврчова. Санамцрыг ойр тайлбах гэсэн шиг тийм бяцлаг байна. Тэгээ тэн дээр лүй дамба нэр шиг гэдэг биеийг ойр тайлбаж бяцлагж байгаа нэг тийм хэлбэрийг л зөвхөн тэр mindfulness энэ төр л байгаа. Одоо тэрний сэн дамбанар шиг гэж сэтгэлээ ажигладаг. Тэгээд цорва дамбанар шиг энд одоо хүртхүүгээ шиндэлдэг үе. Тэгээд чой дамбанар шиг гэж ерөөсөө ертөнцийг санаж яаж бяцлагдаг тийм янзын дөрвөн бяцлаг. Одоо лүй дамбанар шиг гэдгийг бие ажигладаг. Сул тавьж байгаа биений хаана ямар мэдрэмж байна юу вэ? Тэгээд бүгдээр ингэдэг. Тэр яваад байгаа. Тэгээд тийм бяцлагууд байна. Тэгээ нэг сэтгэлээ сайхан тогтоогоод энэ олон дэвшүүлээд хөгжүүлээд бусдад заагаад энэ аймгийн хардманд одоо энэ ч бол мэдэхгүй зүгээр таамгаар л яриад байгаа шүү дээ манай монголчууд яагаад гэвэл тэр коммунизмын үед комментарнаас явуулсан шашныг мохилсан тэргүй л шашныг мэддэг юм бодоод гөөд байдаг. Одоо энэ Twitter, Facebook төмөр тийм юм байл. Тэг яг уншаасан хүн байхгүй. Би тэр Мэлэн аваа Монголын аваа гэж байгаа хэдэн хүний яриаг сонсч үзсэн. Шаа бодлоо ярьж байлаа. Бурхны ном ерөөсөө уншаагүй л. Тэр үедээ л одоо ингээд далаа багшийг хүртэл бодлуулад болж өгөө. Одоо нэг сурвалжт очиж асууж байгаа юм. Юу зурхаан тухай асууж байна. Тэгээ монголчуудын алтан сав гэдэг нэг юм нээгээд байх юм тэр ямар учиртай юм бэ далаа багш. Алтан сав гэж юм мэдэхгүй. Тийм юм битурга. Гэт ингээд янз бүрийн юм ярьчлаа. Тэгээд тэрнийг golden fox гэж англиар орчуулад асуучихгүй юу. Тэгэхээр далаа багш тэрнийг яагаад мэдэхгүй байхгүй. Монголчуудын өнгөрсөн хүний зурхайг алтан сав гэдэг. Төвдүүд өнгөрсөн хүнийхээ зурхайг үхлийн зурхай гэдэг байхгүй.
шинзэ гэдэг. Өнөө шинзэ гэж асуухгүй алтан сав ихтэй зэрэг энэ Монголын дамнаар алтар сав хэл гэж хүн хөхлөөр авдаг юм болов уу гэж бодож байна. Багш бүр хачин байдал орчиж байгаа юм чинь. Тэгээ дандаа худлаа мэдлэгээр хүнтэй ярина, худлаа тойм мэдлэгээр өгөөл коммунизм үед ярьжсэн гүтгэлгээр яриад байгаа. Түүнээс энэ бол нэлээд нарийн бидний эцэг үүд нэлээд сайн сонгож авсан байл шүү энэ бүдний шарын шишин гэдэг. Ийм байна. Тэгээд дараагийн ажил болох байна. Тэгээд дараа юунд очиж яриа хийх юм бэ. За